За 40 градусын температуртай 3 литр ус, 50 градусын температуртай 2 литр ус. За өөр нэг температуртай 5 литр усыг холиход дунджаар 52 градусын ус үсвэ гэж. За тэгэхээр ийм бодлого бодохдоо бол шууд архимед дунджаар бодцдог. За тэгэхээр 40 градусын 3 литрийг хооронд нь үржүүлээд 50 градусын 2 литрийг хооронд нь үржүүлээд за ямар нэг x учраас x гэж үзчихье. За үүнийг 5-аар үржүүлээд нийтдээ 10 туга авахад нийтдээ 10 литр ус ба 10 туга авахад 52 болсон гэж. За тэгэхээр эндээс бол 120-ыг дээр нэмэх нь 100 нэмэх нь 5x тэнцүү 520 гэсэн үг. 5x тэнцүү эндээс 300 гэж гарах нь. За тэгээд x тэнцүү 50 градус. Юу 60 градус 355 тавах юм бол 60. Тэгээд 60 градусын 5 литр ус хэлсэн байна.